Гаргийн болзоо, одод соддын болзоо, гаргийн болзоо, нөхөрлөл хайрын болзоо. Гаргийн болзоо дэлгэцийн Япон улс дахь анхны аяллаар тэнд ажил сурч байгаа Монгол оюутан эрдэмтэн болон Монгол судалгаанаар дэлхийд өндөр байртай яваа Япон улсын Монгол эрдэмтнийг баталсан ширс бэлэн. Тангис алссан болзоогийг 5 сарын 10-наас 31 болтол нэвтрүүлэхээр боллоо. Байгаль Шилэнгол аймгийн Шулуун хөхшүүн нутагтай 1991 онд Японд төрс суралцсан. Одоо Японы Нягата Аж ахуйн их сургууль, Өвлөн их сургууль дэлхийн шашин Монголын түүх ба соёл зэрэг хичээлийг зааж байна. Эрхэм үзэгчид минь сайн байцгаана уу. Гаргийн болзоо дэлгэцийн Япон улс зургалсан ширс бэлэн үргэлжилж. Манай гал аян Хоккайдо мужийн Асахикава хотоос одоо Нягата мужийн Кашивасаки хотод хурж ирлээ. За энэ ер нь одоо Япон арал гэдэг чинь тийм их жижигхэн арал л да. Тэгээд энэ хоёр хотоос хоорондоо тийм их зайтайгүй байжгаад одоо тэнд нь бол ёстой мөнгөн цагаан өвдөр байсан. Энд бол одоо хаврын сүүл зуны их болчихсон шиг гадар өрөнд сайхан ногоорчихсан байна. Их байгалийн гайхамшиг гэж ийм л сайхан юм да. Ер нь тэгээд одоо тэр хотоос энд ирэхин одоо энэ зайд бол манайс ч одоо машин тэргэрч явлаа. Онгоцоорч явлаа. Тэгэд машин тэргээр явж явахын тэр дундаа бол үнэхээр үзээгүй байгалийн гайхамшигыг харж баяжж явсан. Тэгэд өнөөдөр манай болзооны голччин бол одоо Япон улс төрж суралцж ажиллаад 20 жилийг дөхөж явж байгаа. Манай өвөр Монголын одоо Шилэнгол нутагтай байгаа багш байгаа. За багш маань сайн байна уу? Сайн байна уу? За одоо Монгол хүнд одоо ийм үг байд юм да. Боронтой ч гэсэн болж ондоо гэж. Одоо тэр нөгөө Асахикава хотоос гараад өнөр сая би үсгэлсэн одоо жоохон машин тэргэрч явлаа, онгоцорч явлаа гэдэг ашигээр тэр дунд ч одоо борон ч бас орсон доо. Тэгээд одоо байгаль багштайгаа болж явах сайхан болж байгаа юм гэж чагдаа ирэхээ гэж хармаасан боловч бас чадсангүй таны хүлээлгэлээ муухай боллоо. Болзооны мөн хойморт морил саацсан тандаа баярлж байна шүү. Боинтой гон боронтой гэдэг та бас их сайхан боронтой сайхан орж ирлээ. Баярлж байна. Та тэгээд өөртөө бол одоо 1991 онд өвөр Монголын одоо үндэсний багшийн сургуульд багшилж яснаас бол одоо энд ирж одоо үргэлжлэн суралцсан байна шүү дээ. Яагаад одоо энд ирж суралцах юмсан гэсэн ийм нэг бодол танд орсон бол? Ердөө миний нэг өнгөрөлтөд миний багийн үеийн өнгөрөлт бол Япон гэсэн бол надад их нэг миний өсөлт байдалтай бол надад их нөлөө өгч исэн. Миний баг үед бол би бол манай аавтайгаа мөмтөг өссөн. Одоо технэр бол манай баг байхад бол манай аав бол Японы нохон гоёгож жохогдсон байж байгаа. Ингээд бол би бол тэр үед бол ягсхан одоо би бол аавтайгаа унтдаг байсан. Тэгээд аавтайгаа нөгөөлөө унтчихсэн чинь нэг баахан одоо морьтой ус ирсэн. Тэгээд юу яг бол ингээд орж ирээд Японы нохон гоё гарч ирээ л гэж одоо манай аавын нэрийг дуудаж байна. Ингээл гарч ирээ. Чигээ жоохон Японы нохон гэсэн юу юм гэдэггүй. Их л муухай юм байж исэн. Тэгэхээр энэ бол би ягсан баг үед баг сургуулиас ороогүй жихэн одоо 6 7 тал байсан үе юм бэл дээ одоо. За ингээд одоо гэвч юм мэджиг. Тэгэл дэми утсан гэж тэгэл орж ирэл нэг баах юм уруулаад тэгэл манай аавын хөрхий туугаад л явсан. Тэгэл хондын нүрлэл хэдэн морьтой хүн тэгэл туслангийн айл дээр байсан тэгэл бараа хашин ажуу хашин тэгэл онкроор туугаад л явдаг юм байна. Эргээд нэг жилийн ард ирэх үед бол одоо тэр одоо хойтой тэр хажууны айлын одоо хотод бол одоо ирээд байна нэг жилийн ард болж байна. Ингээд бол одоо жоохон нэг удаа бол нэг гарга нэг удаа гэрдэ харж болно гинэ. Тэгээ одоо би манай ааваа очоод тосхоор утсан. За ингээд л одоо гэвч чөлөө байхгүй байсан. Хавь өрөхгүй байсан. Эргээд сүүлд нь гэр дээрс өглөө болгон айлын үүдээр очиж юу яадаг одоо ял мэддэг байхгүй. Ял мэдэрдэг. Чиг үед бол Японы нохон гоё одоо хэн байна гэж боддог. Ингээд бол багийн үед бол надад бол Япон гэсэн юм нэг үг бол их гүн согтолтой болж ирсэн. За ингээд бол эргээс сүүлд нь одоо ухаан орсоо дараа бол би манай ааваас асуусан. Энэ одоо миний аав гэдэг одоо миний одоо юу гэж хэлдэг одоо яаш та одоо. Аавын аав. Аавын аав.
제가 된 여폰 그 ямар учир юм аа гэж та яга яфны нохонгүй бас юм аа гэж ингэж хэлэхдээ миний одоо апер надад ингэж хэлсэн одоо юугаа одоо яхончод орж ирээд манай тэр одоо юу ч одоо хоббид орсон байж байгаа жамби гэсэн газар байж байгаа. Танд бол япон орж ирсэн дараа бол нэг дөмчөг дор бол танд бол жамби одоо тэр одоо гэсэн хотод бол жахар чуглаанаа байгуулж ингээд бол жахар чуглаанаа жалуусын сургууль гаргасан гэж. Ингээд бол насанд гитэрсэн хүүхдүүдийг танд суралцуулаад тэнд хамаг төрөө нэгдүгээр удаа очсон бол наасан жагт байгаа. Ингээд дараагийн үед бол миний аап бас хожтод суралцсан. Тэгээ миний аап танд суралцаад ингээд бол одоо татхтаа ирээд бол бас нэг жаахан тушаалтай байсан юм байна. Бас жаахан бичиг сурчсан юм чинь. За ингэж тэр одоо яфан бууж өгсөн миний аав одоо нараа малчин болсон. Ингээд одоо өнөг түүхийн учир нь одоо яфан болог сураад яфнаа байгуул сургууль сурсан. Энэ нь одоо яфнаа одоо нохонгой болсон гэж одоо. За ингээд бол яфан гэсэн үг бол ингээд надад суугцсан. Энэ тухай суугдах мөртөө энэ тухай би миний сонирхлыг татсан байгаа. Ингээд бол би сүүлд бол багш их сургуулиуд тусгай яфанчуудын Монголд байгуулсан сургаа хүмүүжил сургуулийн тухай судалсан. Ингээд одоо сүүлд бол одоо яфанд ирж суралцгүй болохгүй. Төрийн түүхийг судлахад бол заавал яфанд ирж энэ олон материалыг өгөх хэрэгтэй байна гэж ийм үднэс одоо яфанд ирлээ гэж хэлж болох шиг байна. Танай одоо мэрэгжил чинь миний мөрөж сургаа хүмүүлийн түүх, соёлын түүх гэсэн тийм. Тэгвэл одоо ингээд тэндээс одоо ингээд ирээ суралцлаа. Одоо сурагч юм чинь одоо ма энд байгаа оюутантай адилхан бас л тэр замаар явна. Тийм ба? Суралцахын зэрэгцээд бас одоо ажиллах хэрэгтэй. Их олон танилгүй бол анхлан бас таархан ажил дох таарна. Тийм ба? Хүчиртэйхэн амьдралыг өнгөрөөд энэ танд яаж танай биеийн дээгүүр яаж өнгөрсөн? Танай амьдрал өндөр яаж өнгөрсөн бол? Эхлээд бол чангал байсан да. Ердөө нэг хөлмөтгүй. Хэдийгээр яфол жаахан сурсан боловч яг сайхан явнаа нийгэмд тэр ингэж амьдарч суралц гэж явнууд бол гэж байсан. Тэр уншид дийлэх боловч яриана хэл дийлэхгүй. Хүнээ ярихыг сонсох чадвар их муу байсан. Ингээд бол одоо хамаг төр би чинь бол яг их одоо мохалуула утгын сохор яагаад гэвэл хүнээ явна одоо ингээд адлыг чинь бүр одоо электрон маш хэрэгэлдэг би тэр чинь хэрэгэлж чадахгүй аспирант төгсөө тэр хэрэгэлж чадахгүй байсан. Эргээд нүр бид хүнээ бүр хэрэгж болоодог би тэрэгд болооч чадахгүй доглон байсан. Одоо ийм маягтай одоо хөлг одоо үеийн доглоо шүү дээ. Одоо үеийн утгаас ийм маягтай байсан. Ингэхэр бол ойлгохтой тийм биеийн таарсан сурлаг тохиромжтой ийм адал их төлгөч үү харин хар бор ажил хийдэг. Одоо гүтний адал хийх юм шүү дээ.